Хүний эрүүл мэндийг бүрдүүлэгч олон хүчин зүйл байдаг. Үүний дотроос хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь бол яахын аргагүй хоол хүнс гэдэг юм а. Тэгэхээр хоол хүнс нь хүний өдөр тутмын байнгын хэрэгцээ болохоос гадна хүний бие бэлдар, мэдрэл сэтгэхүй, оюун ухааны хөгжлийг хангаж цаашлаад сурч боловсрч ажиллаж хөдөлмөрлөх чадвар, зам амьдрах урам зориг, сэтгэл санаа өөдрөг байх гээд олон хүчин зүйлд нөлөөлдөг юм а. Ингээд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүргэж байгаа дараах мэдээлэл анхаарлаа хандуулна. Хүн амьдралынхаа туршид чанартай, шинжтэй, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, амьдрал, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгох хэрэглэх зайлшгүй шаардлагатай байдаг. Үүнийг Монгол улсын хүнсний тухай хуульд заасан. Судалгаанаас авч үзвэл хүний биед үүсэж байгаа олон төрлийн өвчний 90% нь буруу хоолсноос тэр дундаа чанар муутай хүнсний бүтээгдэхүүн хоол хүнсэндээ өргөн хэрэгслээс үүдэлтэй байгааг судлаачид тогтоосон байна. Хоол тэжээлтэй холбоотой халдварын бас архаг өвчний тоонд таргалалт, зүрх судасны өвчин, бүх төрлийн хорт хавдар, цөс чулуужих, яс сэргжих зэрэг өвчнүүд ордог байна. Харин эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад ямар бүтээгдэхүүнийг хүнсэндээ сонгож авахгүй байх талаар мэдээллийг одоо танд хүргье. Хамгийн бидний нэгдүгээрт бол хүнсний бүтээгдэхүүний хадгалтын хугацаа хэзэрсэн бүтээгдэхүүнийг бид нар худалдаж авахгүй байх шаардлагатай. За дараагийн асуудал бол хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын битүүмжлэл. Тухайлбал одоо ингээд сав баглаа бодол ингээд урагдсан, гэмтсэн ийм тохиолдлууд бас байдаг. Ийм бүтээгдэхүүнээс худалдан авахгүй байх шаардлагатай. За дараагийн асуудал нь бас хүнсний бүтээгдэхүүн тундас хөгц үүссэн тохиолдол байж идэг. Ийм бүтээгдэхүүнүүдийг бас бид нэр худалдаж авахгүй байх шаардлагатай. За дараагийн асуудал нь энэ нөөшөлсөн, энэ лаазалсан ийм бүтээгдэхүүнүүдэд энэ гаднах энэ юуны битүүмжлэл ингэж хонхоосон тий одоо ингээд цохигдсон ийм бүтээгдэхүүнүүдийг бас бид нэр худалдаж авахгүй байх шаардлагатай. За өөршөө бас бүтээгдэхүүний одоо шошгоны мэдээлэл утуу одоо хаана хэн үйлдвэрсэн тодорхойгүй тийм ээ. Ийм бүтээгдэхүүнүүдийг бас бид нэр сонгож авахгүй байх шаардлагатай. За үүнээс гадна бид нэр хям өндөг, бялуу, кимчи зэрэг одоо түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг эн чинь өөрөө нөгөө хадгалтын хугацаа шаарддаг бүтээгдэхүүнүүд учраас хэрвээ эдгээр бүтээгдэхүүнийг үйлчлэгний зааланд худалдаалж явах юм бол бид нэр энэ бүтээгдэхүүнийг бас худалдааж авахгүй байх хэрэгтэй. За үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүн өөрөө бас энэ битүүмжлэлтэй сав баглаа өөрийн гэсэн энэ сав баглаа бодолтойгоо ирж идэг. Манай энэ үйлчлэгээний байгууллагын одоо зарим одоо үйлчлэгээний газрууд бол ингээд битүүмжлэлтэй сав баглаа бодолтой энэ ингээд бүтээгдэхүүнүүдийг ингээд битүүмжлэлийн алдуулаад ингээд ил задгаагаар худалдаалах ийм зөрчлүүд асар их байдаг. Тэгээ болж өгөх юм бол ер нь бол бас бид нар битүүмжлэлтэй тий одоо шошгын шаардлага хангасан ийм бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах юм бол бид өөрсдөө бас нэг эрсдэл сэргийлэх нэг алхам болно л гэж хэлэх юм да. Монгол улс аливаа баяр наадам сар шинэ шинэ жилийн баяруудаар хуурамч бараа бүтээгдэхүүний тоо нэмэгдэг бөгөөд үүнд дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүн байдаг. Харин иргэд хуурамч чанар буйтай хүнсний бүтээгдэхүүн бус чанартай бүтээгдэхүүн сонгон авахын тулд явг анхаарах ёстой вэ? Чанар сайтай бүтээгдэхүүн сонгон авснаа хэрхэн таньж мэдэх вэ? За хүнсний бүтээгдэхүүнийг сонгож авахдаа та юуны түрүүн дараах шаардлагуудыг хангасан бүтээгдэхүүнийг сонгож аваарай. Үүнд гадаад хэлбэл зүйлсэн хэвийн өнгө чанараа алдаагүй, хорхоо шавжин дэгдээгүй, ховчий чатаагүй, эсвэл ялдарч муудаагүй, хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг хям махан бүтээгдэхүүн, өндөг кремтэй бүтээгдэхүүн, бялуу гэх бүтээгдэхүүнийг зориултын хөрвүүг хадгалсан бүтээгдэхүүнийг сонгож авч хэрэглэнэ. Иргэд баярын үеэр гол төлөв хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болох төрөл бүрийн мах, загас, хям, өндөг, сүү, гурилан бүтээгдэхүүн, крем, торт, будаа, жимс зэргийг сонгон авахдаа нэрийн түрүүнд хадгалалтын хугацаа, нэр шошго зэргийг харахаас гадна тухайн бүтээгдэхүүний өнгө, үнэр, хадгалалтын нөхцөл, сав баглаа бодлын бүрэн бүтэн байдал, бүтээгдэхүүн ямар нэгэн байдлаар гэмтсэн эсхийг заавал шалгах хэрэгтэйг мэргэжлийн хүн зөвлөж байна. Харин хүүхэд багчуудын их хэмжээгээр хэрэгэлдэг өндөг сүү, чихэр жимс зэрэг бүтээгдэхүүнийг авахдаа заавал бүтээгдэхүүний шошго буюу хаяг адрест хадгалах нөхцөл хэрэглэж эхэлсэн тохиолдолд ямар хугацаанд хэрэглэж дуусгах зэрэг талаар төдийлөн сайн иргэд мэддэггүй. Тэгвэл хүнсний бүтээгдэхүүний орц найрлага, иргэн таны биед ашигтай, шим тэжээлт агуулсан эсэх талаар мэдээлэл, тэмдэглээ болон үйлчилгээний хугацаа зэргийг хэрхэн шалгаж авах вэ? Энэ талаар мэргэжлийн хүн зөвлөж байна.
За хүнсний бүтээгдэхүүнийг юуны өмнө худалдаж авахдаа тухайн бүтээгдэхүүний шошгон дээр байгаа мэдээллийг бол ихсэн маш анхааралтай унших ёстой. За хамгийн нэгдүгüүрт нь тухайн бүтээгдэхүүний маань одоо үйлдвэрлэсэн он сар өдөр гэж байдаг, хадгалалтын хугацаа гэж байдаг. Тэгэхээр энэ үйлдвэрлэсэн огнооноос хойш хадгалалтын хугацаа юм уу хэрэглээний хугацаа нь одоо дууссан байна уугүй юу гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол одоо тухайн хүнсний бүтээгдэхүүний хадгалах горимууд маань одоо шаардлагатай хэмжээнд байна уугүй юу гэдэг. Энэ дээр бол ялангуяа хүнсний түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнүүд ордог. За энэ дээр бол одоо төрөл бүрийн кимчинүүд байна, өндөгнүүд байна, өөршөө одоо бялуунууд байна те. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань яг нөгөө шошгон дээр байгаа хадгалалтынхаа горимын дагуу дэлгүүр дээр хадгалагдаж худалдаалагдаж байна уугүй юу гэдгийг бол анхаарах ёстой. За мөн одоо хүнсний бүтээгдэхүүний сүүлийн үед одоо хүнсний бүтээгдэхүүнээс харшил үүсчин гэж яригадаад байгаа тийм ээ. Тэгэхээр одоо хүнсний бүтээгдэхүүн хит метрик хүмүүс байдаг. Дархлааны хувьд юм хит метрик хүмүүсээс харшил үүсч болзошгүй байдаг. Тэгэхээр энэ үүсэж байгаа харшлыг бол хүнсний бүтээгдэхүүнээс үүсдэг хоолны харшил гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ таны худалдаж авч байгаа бүтээгдэхүүнд маань таны биед одоо тийм хит метрээр үйлчлээд харшил үүсгэж болзошгүй бүтээгдэхүүн байна уугүй юу гэдгийг найрлагыг бүрдүүлэгчийн жагсаалтан дээрээс харж явах хэрэгтэй. За мөн дээрээс нь найрлага бүрдүүлэгчийн жагсаалтанд байгаа хүнсний бүтээгдэхүүний одоо түүхий бүтээгдэхүүний найрлаганд орж байгаа хүнсний нэмэлт байцууд байдаг. Энэ хүнсний нэмэлт байцуудыг маань нөгөө олон улсад хэрэгэлдэг тэмдэглэгийн тэмдэглэгдсэн байна уугүй юу гэдгийг бол анхаарч үзэж худалдаж авах хэрэгтэй байдаг. Энэ жишээлх юм бол энэ Оросын холбооны улсаас импортоор орж ирсэн энэ бүтээгдэхүүн байна л да. Энэ жигнэмэг шоколадаар өмлөгсөн жигнэмэг байна. За энэ шошгыг бол уншаад үзэхээр яг хадгалах хугацаа гэдэг ингээд бусад бүх мэдээллүүд энэ дээр байж байна. Ганцхан энэ дээр найрлаган дээр нь хүнсний нэмэлтийн нөгөө олон улсад хэрэгэлдэг тэмдэглэгийг бичээгүй ийм зөрчилтэй ийм бүтээгдэхүүн байж байна. За хэрвээ энэ хадгалалтын хугацаанд дээр бас нэг юм нэмэлт хэлэхэд энэ жигнэмэг дээр бол энэ үйлдвэрлэсэн огноог ингээд бичсэн байж байна. Энэ дээр бол одоо хоёр тохиолдолд бичсэн байдаг. Нэгэнд нь үйлдвэрлэсэн огноог бичээд тэгээ хадгалтын дуус хугацааг бичсэн байх юм бол 2 он сар өдөртэй байдаг. Хэрвээ нэг ийм он сар өдөр тавьсан байх юм бол энэ тухайн бүтээгдэхүүний шошгон дээр хэд хоног хадгалах юм бэ гэсэн хадгалтын хугацааг нь бол заавал тавьсан байх шаардлагатай юм байна. Тэсний нөгөө түргэн гэмтэж мод бүтээгдэхүүнүүд дээр савлгаан дээр нь задлснаас хойш тэдэн цаг хадгална ч гэдэг юм уу тэд хоног хадгалны дотор юу хэрэглээрээ хөрвөгчөнд хадгалж иж хэрэглээрээ гэсэн санамжууд байдаг. Энийг бас анхаарч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо яг хөрвөгчөнд задлснаас хойш хөрвөгчөнд хадгалах бүтээгдэхүүнийг зүгээр тасалгааны температурт хадгалчаад тийм ээ дараа нь эн чинь муудсан байна гэсэн бас тийм асуудал ярих нь зохимжгүй байдаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр задлснаас хойш хадгалах хугацааг нь бас их анхаарч авах хэрэгтэй. Ээр хэлсэн одоо хүнсний түүхий бүтээгдэхүүнд тавигдах шошгын шаардлагуудаас гадна одоо шошгыг хуурамчаар үйлдсэн гэдгийг нь одоо хуулинд юу заасан байдаг вэ гэхэлэр нэгдүгээрт нь бол хүнсний түүхий бүтээгдэхүүн өөр бүтээгдэхүүний нэрээр бичигдсэн. За хоёрдугаарт нь шошгод тавигдах одоо шаардлагууд буруу бичигдсэн. За гуравдугаарт нь өөр хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлыг ашиглаж одоо дуураймлаар хуурамчаар үйлдвэрлэлээ худалдаанд гаргасан. За мөн хүнсний түүхий бүтээгдэхүүний орц найрлагыг буруу бичсэн. За мөн Монгол улсад болон олон улсын стандартын тэмдэглэгийг буруу ашигласан эдгээр тохиолдолд бол хүнсний бүтээгдэхүүнийг буруу шашгалсан гэж үздэг байгаа. За хүнсний түүхий бүтээгдэхүүнийг дахин савлсан буюу одоо багцсан хэлбэрээр худалдаа үйлчилгээнд гаргахдаа энэ шошгын дээрх шаардлагуудыг хангаагүй нөхцөлд мөн буруу шашгалсан гэж үзнэ. Дээрх хариуцлагыг бол тухайн үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч өөрөө хариуцдаг байгаа. Монголчуудын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн бол яхаарахгүй мах сүү байдаг ч зарим төрлийн мах болон сүү хоорондоо хизээч зохицдоггүй байна. Тодорхойлбол хүнсний бүтээгдэхүүн донд хоорондоо хизээч зохицохгүй хоол биш хор болох олон төрлийн бүтээгдэхүүн байдаг байна. Жишээлбэл бүрэлдэхүй тараг шимийн архитай зохицдоггүй бол загасны мах сүүтэй. Дахианы махыг тарагтай идэх нь буруу хооллолт болов үндгийг чихэртэй, зүгийн балыг бүх төрлийн сонгонтой, хоньны махыг ямар нэг чихэрлэг зүйлтэй, буурцгийг тарагтай хизээч хооронд нь хольж болон дараалан хүнсэндээ нэг дор хэрэглэж болтгүй байна. Тиймээс эргэн та эрүүл байхын үндэс эрүүл хүнсний хэрэглээ болоод байгаа энүүд хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгоо, чанартай, шим тижээлтэй, аюулгүй хүнс хэрэглэх зөв зохистой хооллох нь танд болон таны үр хүүхэд эцэг их гэр бүлийнхэн тань
хоол хүнсээр дамжих аливаа өвчнөөс сэргийлэх чухал алхам болно гэдгийг нийслэлийн мэрэгжлийн хяналтын газрын хүнс хөдөө аж ахуй үйлдвэр үйлчилгээний хэлтсээс анхааруулж иргэн бүрийг аюулгүй чанартай шим тижээлтэй хүнс сонгон хоол хүнсэндээ хэрэглэхийг уриалж байна. Эрүүл иргэн Монголын ирээдүй. Иргэн та хоол хүнсэндээ эрүүл хүнсийг сонгоно.